За хэрвээ та хэрэглэгчийн сэтгэл зүг гэдэг зүйлийг ойлгочих юм бол ерөөс ямар ч бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой, ашигыг өндөр байлгах боломжтой. Тэгэхээр дэлхийд дээрх ерөөсөө бүх бизнесүүдийн үндсэн гол зорилго бол ямар ч ашигыг өндөр байлгах, борлуулалтаа нэмэгдүүлэхтэй гэдэг нэг юм байгаа. Тэнгүүд энэ дотор ер нь хүмүүс хоёр хуваагдаж байна л да. Хүмүүсийн худалдаа авдаг шалтгаан ерөөсөө хоёр төрлийн бизнесээс худалдаа авалт гэдэг. Эхнийх нь value driven purchase буюу үн цэн дээр тулгуур худалдаа авалт гэж авдаг бол хоёр дахь нь price driven purchase буюу үн дээр тулгуур худалдаа авах хийдэг гэсэн. Нэгсэндээ нэг хүмүүс нь үнэн хямдхан учраас үнэн давгүй учраас худалдаж авдаг байхад нөгөөх нь өвж байгаа үн цэн давгүй үн цэн хүчтэй учраас худалдаж авдаг гэсэн. За хэрвээ таны бизнес үнээс болж хүмүүс худалдаж авдаг бол та ер нь бол багаар ингээд живж байгаа завин дээр байна гэсэн. Харин үн цэн дээр байгаа энэ газрууд бол тухайн зах зээлийн ихэнх одоо тэр маркетинг мөнгийг хэрэгснээр залгидаг гэсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ бичлэгээрээ би юу гэхээр энэ хоёр төрлийн үн цэнийг одоо хүмүүс түгээдэг арга байдаг. Тэгэхээр энийг яаж ашиглах боломжтой юм бэ гэдэг талаар богино тайлбар та бүхэнд тэмцлэг хий гэж ер нь бол бодсон. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр хэрвээ та одоо салбартаа байгаа хүн болгоны хийж байгаа юмыг хийгээд байх юм бол угаасаа ингээд нэг юм олон дунд ингээд харагдахгүй алга болоод бизнес ашиг орлого олохгүй ойлгомжтой. Ямар зах зээлээ угаасаа 10-аас 20% тэр хувь нь яг орлого олж байгаа мөнгө хийж байгаа. Тэгэхээр хүн болгоны хийж байгаа юмтай адилхан юм хийх юм бол угаасаа хийхгүй. Тэгэхээр өнөөдөр би яаж тэр хүн болгоны хийж байгаагаас бизнесээ арай өөрчилж болох юм бэ гэдэг тухай яг практикл маш гоё алхам заасан зөвлөмжүүд өгөх юм аа. Тэгээ олон морилгүй бичлэг рүүгээ шууд орцгоё. За тэгэхээр эхний хэлэнд бид энийг тайлбарлах хэрэгтэй. Value driven purchase болон price driven purchase гэдэг хоёр юмыг яг юу гэсэн юм бэ? За тэгэхээр үн гэдгээс нь яа. Үн дээр тулгуурсан худалдаа авалт гэдэг бол ерөөсөө яг энгийвчлэх юм бол бараа гэсэн үг, яг бараа таваар гэсэн үг. Хүмүүс одоо ч 0-ын цаас авдаг шиг. Одоо ч бид өнгөц энэ бичлэгийг хийх өмнө алоёыг авч байгаа байхгүй. Алоёыг энэ яг манай гэрийн гадаа хоёр дэлгүүрүүд, нэг нь хятад дэлгүүр, нэг нь яг зөвхөн классик Европ дэлгүүр гэдэг. Тэгээ энэ Европ дэлгүүрт нь болохоор Монгол мөнгөөр нэг 100000 занг орчим гэдэг. Хятад дэлгүүрт болохоор нэг 6000 орчим гэдэг баха да. Тэр хавцаг хямдхан байдیں۔ Тэгээ ямар ч тэнэгхэн угаасаа энэ 100000-ын бараг энэ чинь 6000-ын бараг л очиж авна үстэй адилхан байхад чинь. Тэгээ би яасан ч хийж энэ 100000-ын бараг очиж авах юм те. Тэгэхээр хүмүүс ингийн юм шийдвэр гаргадаг гэсэн үг буюу commodity гэж байгаа. Нэгсэндээ бараа таваар бол авчих байгаа таны бүтээгдэхүүн. Тэг хүмүүс энийг мэддгүйгээсээ болоод би нэг ойрд айгүйх юм сонсоод байна л да. Юу н сонсогдоод байгаа юм чихэнд. Монголд борлуулалт айгүй муу байна. Хүмүүсийн худалдаа авах айгүй муу байна гэдэг. Ерөөсөө Монголд юмнууд муу байгаад байгаа биш. Таны бизнес хүмүүсийг татахгүй байгаа байхгүй нэг гэсэн. Яг тэгэхээр угаасаа та хүн болгоны хийж байгаа ямиг яг адилхан хийгээд явах юм бол хин хямдхан тэгээ доошоо чинь хязгаар байхгүй хөөхтэй явсаагаад 0 дээр явлаа хин хамгийн хямдхан зарна гэдгийг үзэх юм ихэр ч юм шуурдаггүй болчих жоох. Тэгэхээр хүмүүс ингээд нэг юм хүн манад ороод ирээсэ гэж найтахаас өөр аргагүй тэгээ нэг юм бараа та одоо хүмүүсийн худалдаа авах муу байна борлуулалттай муу гарч байна гэдэг чинь борлуулалт муудаа биш хүмүүс орж ирэхгүй байгаадаа биш та өөрөө таны бизнес өөрөө хангалттай гоё биш вэ гэсэн үг байна. Тэгэхээр ингэж явахыг бол price driven purchase буюу одоо үнэн дээр тулгуурсан худалдаа авалт гэж хэлнэ. За үн цэн дээр тулгуурсан худалдаа авалт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та тухайн зах зээлдээ цорын ганц нь болдог гэсэн үг. Цорын ганц нэг тэр компанид хэрэглэгч нь болдог гэсэн үг. Нэгсэндээ та үнийг өөрийнхөө бараа бүтээгдэхүүний үнийг хүснээрээ тогтооход ирэх нь үздэг. Тэгээд дээрээс нь та бусадтай өрсөлдөх ямар ч тийм шаардлага гардаггүй гэсэн. Ягаад тэгэхээр зөвхөн тань шиг тийм санал юм бүтээгдэг хүн тухайн зах зээл ганцхан учраас. За энийг хийх ерөнхийдөө бол хоёр арга байгаа. Би тэрийг дараагийн одоо энэ бичлэг рүү хоошонд ирэхэд тайлбарлана. Тэгээ би яг энэ өнөөдрийн бичлэгээр хийж байгаа юмгаа бүр задлаад үнгүй хичээл болгоод бас оруулсан байгаа шүү. Та доор угаал линкээр ороод үзэх юм бол яг энийг бүр нэлийн задлаад яаж бүр үүсэх үү гэдэг маш детальны би бүр презентацнтэй хичээл оруулаад бэлтгэсэн байгаа. Тэрийг ороос үзэх боломжтой байгаа шүү. Тэрийг бас манайх үзүүл үзээрэй. Тэгэж болно. Тэгэхээр ийм хоёр төрлийн юм байна. Тэгэхээр таны хоёр айлыг сонгоно гэсэн үг нэгсэн дөө. Тэгэхээр ер нь таны бизнесийг хүмүүс сонирхгүй, чатанд чинь нэг ч хүн байхгүй байгаад их юм бол таны санал болгож байгаа юм ер нь айгу уйтгартай байна гэсэн үг, боринг байна гэсэн үг, ер нь бол нэг хүн тоохооргүй л байна гэсэн үг. Уусаа тийм л байна гэсэн үг яалтч. Тэгээ та үнэ өсгий гэхээр айгаад байдаг тийм нөхцөл байдалтай байгаад байгаа бол. Тэгэхээр нэг ийм хоёр төрлийн арга байна. За яагаад вэ гэхээр ингэдэг гэсэн үг. Ер нь бол энээс гарах хамгийн классик одоо арга нь бол ийм хоёр төрлийн арга байдаг нь vertical болон horizontal одоо өрсөлдөөн гэж арга байдаг. За vertical гэдэг нь босоо өрсөлдөөн болон хэвтэ өрсөлдөөн гэдэг. Хэрвээ та газруудтай одоо дээшээгээ өрсөлдөх гэж үзэх юм бол нэгсэндээ үнийг нь буулгах ч юм уу эсвэл бүр их хэмжээний контент хийх ч юм уу бүр маш тийм өрсөлдөөний журмаар үзэх юм бол ер нь бол ялах боломжгүй. Нэгдүгээр та юу гэхээр том компаниуд ялагдсан. Том компаниуд танд маш их мөнгөөр зодоод
хөрөнгө оруулалтаараа одоо зүгээр таныг байхгүй болгочих боломжтой. Эсвэл таны өрсөлдөгчнөр зүгээр одоо юу гэдэг чинь үнэ буулгасаар байгаа нэг энэ амар утгагүй байхгүй, энэ ямар ч юм байхгүй, энэ угаасаа аврал байхгүй. Яагаад нийт бизнес эрхлэгчнэрийн угаасаа ингээд нэг юм 80% нь арай гэж нэг гэрлийн асаалттай байлгаал нэг юм хэцүү байгаад байдаг шалтгаан ч угаасаа хүн болгоны хийгээд байгаа амиг дундаж юм хийгээд байвал та дундаж үрдүүл гарах байхгүй. Тэгэхээр та нэгсэндөө нөгөө талд буюу хүмүүсийн анхаарлыг татаад галзуурмаар байгаа бол яалтчгүй галзуу солиотой одоо хүнийг тааварлашгүй тэр зүйлийг хийхээс аргагүй болчихж байгаа байхгүй. Тодорхой хэмжээнд эрсдлийг үүрээд. Угаасаа энэ бизнес гэдэг ертөнд чинь тэгэл ерөөсөө тийм бүлээн гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Халуун хүйтэн л гэдэг ойлголт байна. Тэгэхээр нэг бол час халуун, нэг бол час хүйтэн тийм одоо имийг яах хэрэгтэй гэсэн. Одоо бүр яг учиргүй нэг юм шав шалтан хүүхэн одоо гадаан байлгах жишээ. Гэтэ тиймэрхүү хэмжээний тийм солиотой юм хийх хэрэгтэй гэсэн үг байна. За энийг ерөнхийдөө value driven одоо энэ үн цэнэн дээр тулгуурсан худалдаа авалтыг яаж үүсгэдэг вэ гэдэг үндсэн юмээс хоёр юм байна. Эхнийх нь юу гэхэл unique mechanism гэдэг юм байна. Unique mechanism гэдэг нь зөвхөн таны зүгээс санал болгодог тэр онцгойрол гэсэн үг. Онцгойрол гэсэн үг. Одоо чи би энэ сургалтын дээр заасан байгаа юм л та. Аяллаа эйженсиуд бол Монгол зөндөө болчлоо. Зүгээр аяллаа эйженси Хайнан явуулна, Япон явуулна, Хятад явуулна, юу явуулна, өчнөө болчлоо. Вьетнам, Пүкет, даг туг те өчнөө болчлоо. Харин би хэлсэн аахгүй. Окей, хэрвээ чи аяллаа эйженсигээд явахгүй яа гэх гээд байгаа бол контент бүтээх аялал гэдэг байдлаар юмтай pair хийх гэж байгаа. Тэгээ өөр нэг юмтай холбох гэсэн үг. Ингэж явах юм бол чи онцгойрол буюу таны unique mechanism гэдэг юм үүсдэг юм аа. Юу гэсэн үг гэхээр зүгээр аялуулъя биш, контентийг би зааж өгөө тэгээд аялуулъя. Тэгээд дээрэс нь бүгдээр хамтдаа мэрэгжлийн зурагтай ирцгээе гэдэг ч юм. За гэх мэтчлэн ингэж нэмдэг гэсэн үг байхгүй. Ямар нэгэн байдлаар pair хийдэг гэсэн үг. За энэ бол ингээд дахиад зүнгээд хэлэх нь бол маш их юм болно. За хоёр дахь нь аягүй чухал юм нь юу вэ гэхлээрэ өөрийнхөө санал болгож байгаа offer буюу санал болгож байгаа зүйлээ сайжруулах гэдэг юм. Одоо чи зүгээр л ус цаасна гэхлээр ингээд нэг юм биш болчиход байгаа. Зүгээр л ус цаасна. Окей. За ус цаассан юм тэгэл болчихж байгаа байхгүй. Одоо би нэг яагаад амар зүрхнээс юм бэ гэхээр манай ээж Баянгол та хорооллын 3 өдрийн хорооллын Баянгол заах гэдэг хүнсний төв байдаг мэдэх бол би тэрэн дээр жоохон байхдаа ажилладаг байсан хөө. Манай ээж ажилладаг байсан. Тэгээ би тэн дээр өдөржингөө ингээд суугаад юм зарахангууд надад би амар юм ойлгоод байсан. Лангууны хүн болгон адилхан бараатай. Тэгээ энээсээ нэг юм доош нь үнэн өсөж болохгүй багасгаж болохгүй. Тэгээ тэр борлуулалтууд нэг одоо нэг юм амар сонин нэг нь буулгахад юм өсгөх юм бол нөгөө нэг бүдэд амар сонин өсөлт байдал үүсчих гэдэг юм сонирхолтой борлуулалт явдаг байсан хөө. Тэгээд яг өдөрт нэг урдуур нэг 500 хүн явах байх зэрэг. Урдуур худалдаа авалт одоо хүмүүс сонирхоод. Тэгээд тэрнээс нэг 100 хүн худалдаа авалт хийн. Тэгээд нэг жижиг сажиг аваад нэг тодорхой дүнд ингэ гардаг. Тэгэл тэр 500-аас илүү гардаггүй, хайрцаанаас гарч чаддаггүй. Гэтэл одоо энэ social media гэдэг юмны ачаар, дээрэс нь unique mechanism гэж миний тайлбарлаад байгаа юмны ачаар өөрийнх нь санал болгоод байгаа offer creation гэдэг юмыг бүр галзуу солиотой юм шиг бүр хүмүүсийг вау гэж болгосноороо нэгсэндээ тэр бидний урдуур явах 500 хүн чинь өдрийн 50,000 500,000 байх боломжтой болчиход байгаа юм. Тэгээд дээрэс нь та тэр үнийг хүснээрээ тогтоох эрх нь танд үүсэх гээд байгаа юм. Ер нь бол энэ том бизнес одоо мөнгө олоод байгаа яг тэр зах зээлийн мөнгийг хуу хамаад байгаа газрууд чинь ингэж л мөнгийг олоод байгаа шүү дээ. Түүнээс биш яг нэг юм зүгээр нэг юм байж идэг өсчний газартны захирлын хийдэг шиг юм энгийн юм хийдэггүй байхгүй нэр хүмүүс чинь. Энгийн юм хийх юм бол дундаж юм хийх юм бол дундаж үрдүүл гарна шүү дээ. Тэгэхээр дундаж биш юм хийх хэрэгтэй байхгүй. Бизнес гэдэг чинь нэг бодлын бас айгүй жоохон бас тухайн юмыг удирдах байгаа хүнээс нь жоохон зөрөгтэй байдал нэг юм эрсдлийг угаасаа шаарддаг. Warren Buffett хэлсэн нэг үг гэдэг нь шүү дээ. Эрсдэл гэдэг бол цэвэр таны тухайн зүйл хийх хэр ажилдгийг эрсдлийг буруулах арга бол таны тухайн зүйлийн талаар мэдлэг чөлөө тэмхэх утгатай. Тэг яг хуу ерөөсөө бизнесийг өөрөө gamble гэдэг байгаа байхгүй. Gamble энэ бол ингээд бооцоо тавих. Гэтэ бооцоо тавихтаа юу гэхээр таны мэдлэгээр тухайн таны хожих магадлал чи ихсэж болдгоо гэдэг өөрөө хэлээд байгаа байхгүй. Одоо Warren Buffett бол бүх цагийн одоо хамгийн шилдэг хөрөнгө оруулагч нэг шүү дээ. Бизнесээс эрсдэл та өдөр болгон эрсдэлтэй зүйл угаасаа хийн. Эрсдэлтэй зүйл хийхгүй гэж яах юм бол тэгээд нөгөө нэг юу яд нь шүү дээ. Мэлхий яд нь шүү дээ нөгөө нэг бүлээн усанд байсараагаад ингээ байсараагаа бог гэсараагаад ингээ нэг юм нэг мэтгэд болчдөг. Нөгөө халуун ус юм хүүт усанд ихээр мэлхий гараа явцдаг. Тэгээд бүлээн усанд хийж байгаа халаахаар мэлхий бидэхгүй байсараагаад өгчдөг гэдэгтэй адилхан. Бизнес тэрийг адилхан баг. Та ямар нэгэн байдлаар ялгарах юм хийхгүй л бол тэр нэг 20% руу юм 10% руу орох 1% руу орох юм хийхгүй л бол угаасаа энэ хэдтэйг ингэж явж байгаа л тэгэл дуусна. Гэрлийн асаалттай байж байгаа дуусна. Тэгэхээр тэр нь окей. Хэрвээ та тэрийгэ энгийн окей би болж байна ингээд те нэг ойр зүрийн мотөлөд ингээд явж байгаа юм бол окей. Хэрвээ та орлогоор нэмээр байгаа ингэмээр байгаа бол яалтчгүй next level shit хийх хэрэгтэй байхгүй. Угаасаа. За хэрвээ та иймэрхүү юм хиймээр байгаад байгаа бол гэтээ яг яах учраа олохгүй
Тэ ямар нэгэн бизнестэй хүнд санал болгох зүйлтэй хэрнээ тэрийг яаж онлайн хэлбэр дээр борлуулах яхаа мэдэхгүй байгаад бол миний доор байгаа линкээр ороод надтай цаг товлоод үзээрэй. Тэгээ таны бизнесийн төрлөөс чинь шалтгаалаад би тусалж манайх одоо тусалж чадхаар уу гэдгээ тодорхойлоод тэгээд бид нар ажлууд хамтарч ажиллах бас боломж байж магадгүй. Тэгэхээр ихэвчлэн бид нар ер нь бол үйлчлэгээний байгууллагуудтай бол хамтарч ажиллах ер нь бол төлөвтэй байдаг. Яг үйлчлэгээ өгдөг те сервис өгдөг гэсэн үг. Тиймэрхүү газруудтай байдаг. Тэгээд ороо тань доод байгаа мэдээллүүдээр авах боломжтой. Аман дээрээс нь үнэгүй сургалтууд та үзэх үүсвэлийн доор байгаа. Энэгээр ороо сайхан үзээ те. Саяны талаар би гүнзгий тайлбарласан байгаа. Энийг бас үзэх боломжтой байгаа шүү. Тэгэхээр ингэж үзээрэй. За тэгэхээр саяны зүйлүүдийг базах юм бол хэрвээ таны зарж байгаа санал болгож байгаа бараа бүтээгдэхүүн зүгээр бараа таваар гэдэг утгаараа хүмүүст харагддаг болвол яагаад таны компани руу хүмүүс сонирхгүй байгаа нь ойлгомжтой болж байна. Яагаад хүмүүс худалдаж авахгүй, борлуулж өсөхгүй байгаа нь ойлгомжтой болж байна. Ерөөсөө энгийн бохгүй. Тэгэхээр энийг засах ерөөсөө хоёр арга байна. Энэ бол та value driven purchase гэдэг энэ систем рүү шилжих. Ингийн тул та хоёр зүйл хийх хэрэгтэй. Нэг нь unique mechanism буюу өөрийнхөө онцгойрох тэр одоо зүйлийг олох хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаар та өөрийнхөө санал болгож байгаа тэр offer гэх зүйл шүү дээ. Нэг юм за бишүүд янзлах юм уу, ус засах юм уу, хумс янзлах юм уу тэ одоо нэг юм хөгжөө шүү дээ. Тэрийг яаж сонирхолтой байдлаар хүмүүст хүчтэй хүргэхгүй гэдэг нэг хоёр аргыг олох хэрэгтэй гэсэн үг. Энийг ерөөхдөө би яаж олох вэ гэдэг анхан шатны basic юмнуудыг бол тайлбарлаж өгсөн байгаа гэсэн үг энэ доор. Тэгээ бусдад тэгээд ерөөхдөө тийм байна. Ямар ч сайн иймэрхүү үйлчлэг хангалттай гоё үн цэнтэй байсан гэж найдаж чинь хэрвээ энэ бичлэг таалагдчихвал комент хэсэгт сэтгэлээ үлдээгээр яг юу хэсэг таалагдсан танаас ийм асуудал тулгарч гин үү те. Тэгээд дараагийн бичлэгийг бас юуны талаар мэдмээр байгаа комент хэсэгт үлдээчихвэл би бас харж агаад яриад өгч болно, туслаад өгч болно. Тэгээ бид дараагийн бичлэгийг цаг алдахгүй үзвэл subscribe-аар дараад хонхоо хасаагаад лайкаа дараад хүлээж агаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая. Энд үрдэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа.